Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За жил бүр Монголын улсын цагдаагийн байгууллага гэмтрээс өрсөн сэргийлэх зөвлөлөөс зохион байгуулдаг орон нутгийн зам хөдөлгөөний соёл өрсөн сэргийлэх нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхлээд орон нутгад даяар зохион байгуулагдж байна. За энэ хүн нэгдсэн арга хэмжээг Говьсөнбөр аймагт хэрэгжүүлэх үүднээс Говьсөнбөр аймгийн гэмтрээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл мөн цагдаа ялц автоёрын газрууд хамтарч бас арга хэмжээ эхэлсэнийг одоо мэдээж бас энэхүү мэдээллийг бас та бүхэндээ хүргэж байна. За жил бүр өрн дулаан цаг эхэлснээр орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн, Улаанбаатар хотоос орон нут руу чиглэсэн зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсдэг. За тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэх тутам мөн уг тээврийн хэрэгслэр зорчиж байгаа зорчигчдын тоо бас ихсдэг. За энэ хөдөлгөөн нь ихснээр замын хөдөлгөөний дүрмээ хуулиа баримталдаггүй. Мөн замын хөдөлгөөний соёлоо эрхэмлдэггүй. Зарим нэг хөдөлгөөнд оролцогчдоос шалтгаалж зам тээврийн осол гэмтэл гарах нөхцөл байдал үүсдэг. Ийм учраас цагдаагийн байгууллагаас гэмтрээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс жил бүрийн 6 сараас 9-р сарын дуустал энэхүү нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус Говьсөнбөр аймгийн нутаг дэвсгэр замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэн мөн тээврийн хэрэгсэл жолооч мөн энэ босоо танхилгийн зам болон орон нутгийн замаар зорчиж байгаа зорчигч бүхэн бас хөдөлгөөний соёлоо эрхэмлэх, наандаж өөрсдийн эрүүл мэнд амь насыг хамгаалах, цаашлаад бусдыг хүндэтгэх, бусдын эрүүл мэнд амь насыг хамгаалах чиглэлээр бас итгэв санаачлахтай оролцсноо гэдэгт зохион байгуулагч байгууллагуудын зүгээс бас найдаж байгаагаа бас илэрхийлье. За энэ арга хэмжээтэй холбогдуулж тодорхой хэдэн бас тоо мэдээллийг бас мэдээлэх зүйтэй гэж бодож байна. Тээврийн цагдаагийн алба дунджаар 81,000 гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авдаг улсын хэмжээнд. За энэний 29,000 зам тээврийн осол бүртгэгдэн шалгаж байна. Зөрчилд холбогдсон хүмүүсийн 75% нь буруу жолооны хүрдтэй, 81% нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслүүд эзэлж байна гэсэн ийм тоо мэдээлэл гарсан байна. Тэгэхээр 10-аас дээш жилийн удаан жилийн насжилттай тээврийн хэрэгсэл жолоодж байгаа эрхэм жолооч нар маань бас энэ тээврийн хэрэгслийн аюулгүй байдал тал дээр бас анхаарах зүйтэй. Мөн буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг мөн жолоодж байгаа жолооч нар маань бас хөдөлгөөнд оролцохдоо бас аюулгүй байдлыг хангах талаар анхаарах зүйтэй болов гэсэн мэдээлэл хүргэе. 2018 онд зам тээврийн осолд 5,323 хүн өртөж 4,761 хүн гэмтэж 562 хүн амь насаа алдсан байна. Амь насаа алдсан 562 хүний 422 нь орон нутагт, үүнээс 45 хүүхэд байна. 34% буюу 74% нь орон нутгийн замд гарсан гэсэн ийм бас тоо үзүүлэлт улсын хэмжээнд бүртгэгдсэн байна. Манай энэ Говьсөнбөр аймгаар дамжин өнгөрч байгаа олон улсын шинж чанартай босоо танхилгийн зам маань өөрөө бас илээдгүй бас зорчигч хөдөлгөөнийг бас дамжин өнгөрүүлдэг. Ийм зам учраас бас манай энэ зам тээврийн осол бас бүртгэгдэх. Энэ олон тоо дотор бас Говьсөнбөр аймгийн нутаг дэвсгэр дамжин өнгөрсөн зам дээр бас бүртгэгдсэн. Гэмт хэрэг зөрчил, амь насаа алдсан бас гэмтсэн хүмүүсийн тоо бас орсон байгаа. Цагдаагийн байгууллага өнгөрсөн 2018 оны 6 дугаар сарын 15-наас 9 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд орон нутгийн зам хөдөлгөөний соёл урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд нийслэлд 207, орон нутагт 232 албаагч бүрэлдэхүүнтэйгээр 186 цагт 24 цагаар 56 автомашин. Бусад техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулсан. Энэ хугацаанд нийт 744,854 тээврийн хэрэгсэл шалгаж 119,252 иргэн сэрэмжлүүлэг зөвлөмж өгч 177,873 зөрчил илрүүлж хяналт шалгалтыг байнгын постод түшиглэн хөдөлгөөнтэйгээр зохион байгуулсны үр дүнд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
55 нэгж буюу 18.3%. За хүний аймнаас хохирсон 24 нэгж буюу 24%. Гэмтсэн хүн 16 нэгж буюу 9.6%-аар тус буурсан үзүүлэлттэй байгаа. За энэ жилийн үеийн ч гэсэн энэхүү бас үзүүлэлтүүд за нас орсон гэмтсэн хүмүүс тоо бас буурна гэсэн ийм бас найдвартай байгаа. Энэ тоог бууруулахад эрхэм замын хөдөлгөөнд оролцогчид та бүхэн нь бас итгэв санаачлан оролцоо маш чухал гэдгийг бас иргэд маань ойлгох хэрэгтэй. За мөн энэ сая энэ тоо мэдээлэл дээр дурдгдлаа. Олон цагаар олон цагдаагийн албаагч нар маань бас та бүхэн бас аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж идэг. Иймд бас энэ албаагчдын бас ажил үүргийг бас хүндэтгэлтэйгээр бас хандаж эрхэм жолооч нар өөрсдөө хөдөлгөөний соёлоо дээшлүүлнэ гэсэн ийм бас итгэл найдварыг та бүхэндээ бас хүргэж байна. За ер нь бол жолооч бүхэн өөрсдөө замын хөдөлгөөнд оролцох соёлоо л эрхэмлчих юм бол энэ одоо янз бүрийн эмгэнэлтэй тоон үзүүлэлтүүд за буурах, цаашлаад гарахгүй байх ийм бас боломжтой гэдгийг бас та бүхэн маань анхаарах зүйтэй байна. За энэ жилийн орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 нэгдсэн арга хэмжээ нь урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ болон зохиогдож байгаагаараа онцлогтой байгаа. Тэгээд ер нь манай иргэд тээвэр хэрэгслээр зорчиж байгаа зорчигчид жолооч нар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт болгоныг ягштал баримталж биелүүлж явах шаардлагатай болоод байна. Орд оны мөн үеийн зөрчлүүдийг та бүхэнд танилцуулахад нэгж хугацаанд хөдөлгөөнд оролцогчдын 70-аас 90 орчим хувь нь хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс 50-аас 80 км цагаар хэтрүүлдэг. Хөдөлгөөнд оролцогчдын 97% нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг. Хөдөлгөөнд оролцогчдын 78% нь шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй. Тээврийн хэрэгсэл жолоодох үнэлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн болон хит ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог. Бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог. Зогсоолын дүрм зөрчдөг. Батлагдаагүй замаар явдаг гэх мэт зөрчлүүд хөдөө орон нутгийн замд ихээр зөрчигдөж байгаа тул мөн дээр анхаарч хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас болон Говьсөнбөр аймгийн цагдаагийн хэлтсээс та бүхэндээ сэрэмжлүүлж байна. Орон нутгийн замд үлдэж байгаа зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд оролцдог эргэж жолооч нар хурд хэтрүүлэх байдлаар оролцсноос зам тээврийн ослт хүртэх тохиолдол гарч байна. Нийт эргэж жолооч нарт анхааруулж хэлэхэд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцдог эргэж та бүхэн замын хөдөлгөөнд тогтоосон хурдыг хэтрүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөндөө сахилах соёлтой оролцох шаардлагатай байна. Орон нутгийн замд одоо дулааны үйлдвэрлэл гэсэнтэй холбогдуулан аял зугаалгаар явж байхдаа жолооч нараа архи согтуул хундааны зүйлээр шахах. Тээвэрсэн жолооч нар архи согтуул хундааны зүйл хэрэглэсэн үедээ тээвэрслэж жолоодохгүй байх талаар эргэж жолооч нарт анхааруулж илээ. За ингээд бид бүгдээ мэдээлэл бол ер нь товчхондоо багшлаад хэлэх юм бол замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань за бие биенээ нэгдүгээрт хүндэтгэх, за хоёрдугаар архи согтуурлах хундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх. За бусдыг одоо зам тээврийн хөдөлгөөнд оролцоод тээврийн хэрэгсэл жолоодоо явж байхад нь архи согтуурлах хундаагаар бас шахах, дайлах байдлаар бас бусдыгаа хэрэг зөрчлийн хохирогч гэмт хэрэгтэн болохгүй байхаас урьдчилан сэргийлэх. За хөдөлгөөнд оролцохдоо за Монгол Улсын замын хөдөлгөөний дүрм үйлдвэрийн даваа заасан тэр тогтоосон хурдаар хөдөлгөөнд оролцож за хурдны хязгаарлалтан дээр анхаарал болгоомжтой хандж байх. За мөн цаашлаад хүүхэд болон зорчигчдыг тээвэрлэхдээ стандартын дагуу тээвэрлэж ингэж явснаар л одоо энэ зам тээврийн осол маань одоо буурнаа гэсэн товчхондоо ерөөсөө энэ хэдхэн зүйл дээр анхаарч хатал зам тээврийн осол маань одоо буурах, цаашлаад гарахгүй байх ийм боломжийг хангана гэж үзэж байгаа юм аа. Тэгээ энэхүү орон нутгийн зам хөдөлгөөний соёл орчин сэргийлэх нэгдсэн арга хэмжээнд та бүхэн маань бас идэвхтэй оролцож хөдөлгөөний соёлоо дэвшүүлэх, за хөдөлгөөний аюулгүй байдлаа хангах, осол гэмт хэрэгт өртөж, хохирогч,
за мөн зөрчил гаргагч гэмт хэрэгтэн болохоос одоо урьдчилан сэргийлэх нь одоо эрхэм одоо хөдөлгөөнд оролцогч таа бүгдийн маань одоо итгэх зүтгэл хамааралтай гэж үзэж байна. За ингээд бас манай цагдаагийн байгууллагатай холбоотой за энэ зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой чиглэлээр манай байгууллагатай холбогдож хамтран ажиллаж болно. Энэ дээр бол манай цагдаагийн хэлтсийн хамт олон бол нээлттэй байгаа. За та бүхэн цагдаагийн хэлтсийн 70 54 102 гэсэн дугаар утсыг мэднэ. За мөн замын цагдаагийн тасгийн маань ахлах байцаагч нарын утас 8054 тэг 69 8054 тэг 71 гэсэн дугаараа утсуудтай бас холбогдож за тодорхой хэмжээний мэдээлэл авах, за тодорхой хэмжээний бас энэ зам тээврийн осол гэмтрээс урьдчилан сэргийлэгчийн хамтран ажиллах боломжтой гэдгийг бас та бүхэндээ бас одоо мэдээлж байна. За ингээд бид бүгдийн хэлсэн мэдээллийг хүлээн авч танилцсан та бүхэнд баярлалаа. Мэдээлэл үйл ажиллагаагаа дүүгээр өндөрлж байна.